Hunter X Hunter. За Hunter X Hunter юу ахыг харалт. Юу вэ ч тоо. Hunter X Hunter дээр ийм бүр бэд юм. Гэтэл ёо. Энэ ямар сасын харагддсан би хөөе. Энэ яа тий. Нөгөө нэг гонч нь бүр нэг амар хувирлд ороо сайтаа. Энэ юу инээдтэй мөр вэ? Нөгөө гонч нь юу болцсон юм бэ? What the fuck? Энэ морийн хүйс нь юу юм бол? Genderless гэж хүйс биш. Би энэ харин Hunter X Hunter-ийн нэг хүйсийн юунд нэтгэдэг байхгүй. Тэгээд энэ нэг Kurapika ч н эрэгтэй л байсан юм байна л да. Эмэгтэй юм шиг л харагдаад байгаа юм да надад. Hisoka. Энэ ямар what the fuck? Тэр царайг нь хар л та. Pedophile. Энэ анимыг үзэхгүй. Зя юу цаханд залуучуудаа та нар өдөр шөнө ингээ асуусан Hunter X Hunter хэрхэн хямдхан авах бичлэг ихэлгээд энэ хүү бэлэн болсон байна. Тэгээд та нар попкорн хажуудаа бариад тухал суугаад дэлгэс рүүгээ ойртоод тэмдэглэж авах юм дэвтэр үзэг байх юм бол хажуудаа бариад тэгээд бичлэгээ дуустал үздэгээрэй guys. Нэрээ бас subscribe дарахаа мартаваа. Та нар энийг л мартчихвол гошоо шууд бичлэгэнд орцгоо. За юун түрүүнд ивентийн нэг товчхон гэж ярьчих. Ивент маань 1 сарын 4-өөс 2 сарын 17 хүртэл үргэлжлэх болно. Үүн дотор нь 2 үнэгүй токены ивент гарна. Тусдаа 2028 үнэгүй токен өгөөд нийтдээ 56 токен үнэгүй өгөх юм байна. Тэгээд нэг Hunter X Hunter skin авахын тулд 1200 крест хэрэгтэй. 1200 крестийг авахын тулд 120 дровл хэрэгтэй юм шиг байгаамаа. Тэгээд 10 даралтад тутамд нэг ойролцоогоор 90-110 крест унж байгаа юм шиг байгаа. Нэг дарахад 50 diamond зарцуулна. Гэхдээ өдөр болгон 50% хямдраад 25 diamond болох болно. 10 даралтаар хэрвээ дарах юм бол 450 diamond ашиглах юм байлээ байнга. Нэг ёсондоо 10-аар дарах юм бол нэг 10% хямдралтай л гэсэн үг. Тэгээд 10 даралтад тутамд крестээс гадна Recall Effect энтер болгоно. Эцэст нь энэ бүх өгөгдлүүд дээр тулгуурлаад миний төлөвлөгөө ойролцоогоор 47,000 төгрөг болох юм шиг байна. Тэгээд энэхүү аз шаардсан юмд ч тэгээд азгуутах юм бол нэг болио гэхэд нэг 60-аас 70,000 олж л өсгөл баг. Түүнээс илүү өсөхгүй бах уу guys. Би бол тэгж л итгэдэг. За энэ бол миний гаргасан төлөвлөгөө байна. Харж байгаачлан 2 weekly diamond pass, 1 ширхэг 500 diamond, 1 ширхэг 172 diamond авсан баг. Үүнтэй холбогдуулан Double Diamond event гэдэг зүйл гарсан байсныг та нар харсан бах те. Энэ нөгөө яадаг ивент вэ гэхээр тоглоом дотор чинь нэг юм гараад ирсэн байгааг харсан байх л та. Ингээд 50, 150, 250, 500 гэсэн diamond-ууд дээр ингээд нэг post recharge гэдэг нэг юм тэмдэг байгааз. Энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ тус бүр дээр нь ингээд анхны сэнэглэлт хийсэн тохиолдолд ингээд diamond-а 2 үржүүлж аавна гэсэн үг. Жишээлбэл 500 diamond худалдаж авлаа гэж бодоход 1000 diamond болж аавна гэсэн үг. 250 diamond авлаа гэхэд 500 diamond болж орно гэсэн үг. Тэгээд би гайхсан л та. Хэрвээ ингээд зөвхөн 500 diamond-ыг авах юм бол тэгээд тэрэн дээр нь л бонус diamond нь орж ирээд нөгөө бусад юунууд нь ингээд алга болчих юм болов гэсэн чи үгүй юм билээ үү. Энэ ингээд тус бүр дээр нь ингээд худалдаж авах юм бол анхны сэнэглэлтэн дээр нь ингээд үжигдэж орох юм байна лээ. Мөн энэ ивентэд хугацаа гэж байхгүй анхны сэнэглэлтээ хийх хүртэл ингээл байгаа л байх бол. Тэгээд та нар гайхчил байгаа хальтаа энэ Double Diamond ивентийг хэрхэн худалдаж авах юм бэ гэж. Би нэг туршиж үзсэн л дээ. Monpay token интерес худалдаа авалт хийгээд энгийн diamond худалдаж авсан чинь нөлөөлөөгүй. Харин 70M руу ороод энэ Double Diamond гэдэг юу CC-г нь сонгоод эндээс 50 diamond худалдаж авсан чинь 100 болоод ороод ирсэн. Нэгээсэндээ 70M дээр энэ ивентийг худалдаж авах боломжтой юм байна лээ. Тэгээд энэ хүү бичлэгэн дээр гарах diamond-уудын худалдаа авалтыг 70M-ээс игээрээ та нар угаасаа мэдж байгаа хөө хэдэн төгрөг нь хямдхан тэгээд бас Double Diamond ивентийг худалдаж авч болох юм байна. Та нар бас энэ супер value гэдэг яг яадаг ивент вэ гэж гайхаж байгаа бах тийм үү. Энийг бас энэ 70M-ээс 2700 төгрөгөөр худалдаж аваад тэгээд 7 хоног тутамд 5-аас 60 diamond авах боломжтой. Тэгээд Аз таарах юм бол epic skin авах боломжтой. Ерөнхийдөө л юм. Яа тэгээд эцэст нь 1 сарын 4-нд weekly diamond pass худалдаж аваад 1 даралтад дарна. 1 сарын 5-нд 1 даралтад дарна. Ингэж явцаар байгаад 1 сарын 11-нд 500 diamond худалдаж авна. Энэ бол ихтэй double diamond-ны 500 diamond ч юу. За юу guys. Нэг өсөндөө энэ өдөр 500 diamond худалдаж аваад 1000 diamondтай болно гэсэн үг. Тэгээд бас нэг хэлэх юм байна. Хэрвээ та нар coffee skin авъя гэж бодож ивэл штэ.
Ерөнхийдөө бити аваарай заяа. Зүгээр Hunter x Hunter-ийн мэдгийг алгасч. Тэгээд энэ 21 8 гэсэн ингээ ногооноор тодруулсан тоонууд болохоор нөгөө үнэгүй токеноор дарах даралтууд шүү. За юу. Тэгээд 1 сарын 11-нд 1 удаа дараад 1 сарын 12-нд 5 удаа дарна. Тэгээ маргаашнаас нь эхлээд нэг даралтуудаа хийгээ явчихна. Тэгээд 1 сарын 25-нд нэг weekly diamond pass худалдаж аваад 172 diamond худалдаж авна. Ингээд өмнөхтэйгээ адилхан нэг даралт хийгээд 1 сарын 26-нд 5 даралт хийгээд тэгээд нэг даралтуудаа хийж явцсаар байгаад 2 сарын 16-нд нэг удаа дараад тэнгуүтэ дахиад 4 удаа дарна. Тэгээд ийхүү нийтдээ 113 ийм орчим даралт бол болчихж байгаа юм. Энэ бол угаасаа байж бол хамгийн хямдхан бөгөөд их даралт нь байгаа. Ийм хэмжээний дарахад 1200 крест цуглараагүй байх юм бол тэгээд нэмэлт diamond аваад дахиж дараад тэгээд крестэ цуглуулж болно. Тэгээд 113 дарсан байхад дахиж нэг их амар дарах шаардлага гарахгүй байх гэж бодож байна. За өнөөдрийн бичлэг маань ингээд дууслаа. Та нарт таалагдсан гэж найдаж байна. Тийм болохоор лайк болон subscribe дараарай. Баяртай guys.